За ингээд энэ малчны тухай хуулийг ярьж байгаа бид нар тий. Сая яагаад ингээд захин энэ гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд яагаад энэ малчтад төрийн үйлчлэгээ очиж чадахгүй байна тий. Төвд байгаа үйлчлэгээ энэ ялгаанаас болоод яг одоо тэнд хохироод байгаа. Яг тэр залуу малчны суурин руу яваад байгаа. Ягаад залуу малчингүй болчиход байгаа гэхээр бидний энд боловсруулж байгаа бодлого үйл ажиллагаа тэгш хөвтөмчтэй хүрч чадахгүй байгаа асуудал. Гол ажиллагаа энэ. Энэ хөрөх бүрэн боломжтой. Аймаг бүрт хөдөө аж ахуйн газар гэж бүхэл бүтэн газар ажиллаж байгаа. Бүтэцтэй, орон тоотой, байшинтай, машинтай 3-4 давхар байшинтай шүү. За сум бүрт хөдөө аж ахуйн дасаг гэж ажиллаж байгаа. Мал зүүчтэй, малын эмчтэй, юутай газар тариалангийн хөдөө аж ахуйн мэргэжилтэндээ газар тариалангийн мэргэжилтэн гэдэг үндсэндээ бол 5-6 оронтой ажиллаж байгаа. Нийтдээ За, санал хэллээ. За 1 минут. Шаргасаа шүү. Тэгэхээр ийм бүтэц, ийм бүрэлдэхүүн өнөөдөр төсвөөс цалинжаад ажиллаж байхад яагаад малчтад ийм мэдээлэл хөргөж чадахгүй юм бэ гэдэг асуудал яриад байгаа. Одоо энэ олон малчин ингэж одоо захин гэмт хэрэгт холбогдоод ийм хохироод байгаа чинь үндсэндээ бидний үйл ажиллагаа хүнд хүрэхгүй байгаа байхгүй юу? Энэ хүмүүст одоо энэний сэргийлээч ийм зайлан ийм гэмт хэрэг ийм яваад байна шүү гэдгийг. Гэсэн байдлаар энэ зүйлийг ярьж явах хэрэгтэй маа. Ийм байдлаар энэ сургалт энэ малыг энэ малчтыг одоо хөгжүүлэх, энэ малчтын одоо сургалт семинарыг байнгын хийж явах, мэдлэг мэдээлэлтэй болгох гэдэг юм чинь энэ байгаа. Ерөөсөө гол зорилго нь энэ. Ингэх гэж төрөөс энэ хүмүүсийг цалинжуулдаг юм аа. Тэгээ энэ дээр л манай хөдөө аж ахуйн яам маань энэ бүтц орон тоогоор энэ ажлыг яагаад хийхгүй байгаа юм бэ? Энэ дээр ямар ажил хийгээд байгаа юм? Яагаад ийм байдлаар давтагдаад байгаа гэдэг л асууад байна шүү дээ. Тэрнээс одоо нэг ерөнхий одоо байдлаар яриад ахын зүрхс утгагүй байна. Энэ хууль өөрөө ингэж гарсан. Хүнд хүрэх гэж гарсан байхгүй юу? Энэ хууль чи эзэнтэй. Хариуцах эзэнтэй байхгүй юу? Хариуцдаг байгууллагатай. Байгууллага нь танаа яам. Хүнсээ дайж хаям. 11. Жаргалсан гишүүний асуултанд хариулт өгье. Тэгэхээр аймаг болгонд 21 аймагт одоо хүнс хөдөө аж ахуйн газар гэж байгаа. За 330 сумд 3 хүнтэй хүний бүтцтэй хөдөө аж ахуйн тасаг ажиллаж байгаа. Тэр орон нутгад бас боловсон хүчний асуудал нэлээд одоо төвөгтэй асуудал байгаа. Бид нар бас энэ орон нутгад байгаа боловсон хүчин дээр тодорхой хэмжээний судалгаа хийж үзсэн. Тэгэхээр 300 хөдөө аж ахуйн тасагт ажиллах ёстой 3 мэргэжлэр ажиллах 330 сумд 990 хүн ажиллахаас өнөөдөр нэг 600 гаруй хүн ажиллаж байгаа. За энэ 3 мэргэжлийн албан тушаал дээр 54 мэргэжлийн хүн одоо ажиллаж байна. Ингээд орон нутгад одоо ажиллах боловсон хүчний хомсдол бол үндсэндээ 3 хүн төтмийн одоо 2 нь ажиллаж байгаа, 1 нь ажиллахгүй байгаа. Ийм зураг зарим сумдад бол огт одоо хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэнгүй ажиллаж байгаа ийм нөхцөл байдал бол байгаа гэж судалгаа гаргаж бас дотооддоо ингэж хийж үтсэн байгаа. Ер нь бол мэдээж Болоочдын дараа яг наад проблемыг чинь шийдэх гэж бид нар энэ хөдөөдөө амьдарсан, хөдөөдөө өссөн энэ хүүхдүүдийг тодорхой мэргэжил өгөөд буцаад орон нутагт очиод ажил гэсэн ийм зүйл хийсэн ба шүү дээ. Тэгэхээр энийг одоо энэ хөдөө аж ахуйн яамтайгаа яваад улам дэлгэрүүлээд өшөө дэмжлэг үзүүлээд ингээд наад болсон хүчний асуудлыг шийдэх гэж хуулинд оруулсан шүү дээ. Одоо энэ дээр одоо боловсролын яам аль аль нь хардж байгаад энэ дээрээ ажиллаач. Тий.